Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-гийн дагаас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 7-ны баасан гарагийн дугаар шоу төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар өндрөх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Илгээ Хайрли, Лив 52, мөн гэр бүл төвтэй арга билег хотны Family First хамтран ажиллаж байна. Шонхруудтай өчигдөр мэндийг хүргэе. За бүх шонхруудтай, алмаснуудтай, бэлзүү хаанууд энэ бүгдэнд нь өчигдөр. За тэгэхээр баасан гарыг сонсогчдод тохиолдсон бодит түүхүүдийг та бүхэнд уншиж танилцуулдаг үлээ. Тэгээд лайк, шеэр хийхээ мартав. За мөн амар цаг нэвтрүүлгийн гүрүүтэй нэгдэж амжаагаа бол Facebook айл дэсэг дээрээ амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад 62 мянган гишүүнтэй нэг оргин групп байгаа. Тэгээд та бүхэн маань нэгдээд өөр тохиолдсон түүхүүдэд хуваалцаарай. Групп бол нэг тийм айхтар амар зүйл бол багтай. Амар гэхээр та хэд маань ороод л бараг битүү аим шиг юмнууд байгаа садгалаад гараа явах. Ухааны юм бодоод ах шиг. Тийм бол байхгүй. Хөвчлэн дандаа текст буюу сонсогчдын маань оруулсан постууд тэр дундаа хаяал ганц хоёр бичлэгүүд байгаа. Тэгээ бид хоёр өөрсдөө сардаа нэг удаа групп дээр лайв хийж байгаа. Айл болох та бүхэнтэйгээ амьд харилцааг үүсгэх гээд бид ч нэг дэлгэцээрээ та бүхэнтэйгээ уулздаг шүү дээ. Харилцдаг учраас тэгэхээр ядаж сардаа нэг удаа лайваар та бүхэнтэй царайгаа харуулад тэгтээ царайгаа харуулахаар та тэгээд ямар ийм ярихааргүй хоёр хүүхэн байл гэдэг. Би юм уу гэж хэлдэг шүү. Тэгээд идэг шүү дээ. Тэгээд ядаж бас та хэдтэйгээ ойртъя л гэж бодоод байгаа шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ бэлэн үү? Билээ. За өнөөдөр сонсогчдод тохиолдсон амжилттай түүхүүдийн 74 дэх хэсэг орж байна. Тэгээд энэ группээсээ бид тээр пост сонгож авч уншиж хүргээд үлдсэн цагтаа эфирийнхээ шууд утсыг нэгээ сонсогчд маань холбогдсон өөр тохиолдсон түүхүүдэд хуваалцдаг. Тийм тэр нөгөө лайк шеэр хийгээд байгаа дээр яагаад лайк шеэр хийлгүүлээд байна вэ гэдэг нэрээ тавьчихсан хэлчихэ. Яагаад тэгэхээр нэвтрүүлэг маань хандлттай байж ижил одоо эргэжил үргэлжлэн штэ. Хэрвээ үргэлжлэхээр бол үгүй бол тэгэл ер нь замаар алгуулдаг байгаа. За тэгээс бол битэрт нэг яг одоо лайкаар мөнгө төгрөг орохгүй тий байхгүй шүү. Тэрийг бас ойлгохгүй ганц нэг тийм хачин комент би бол харсан. Өчигдөр YouTube дээр. Тэгэхээр надад хэлээд аа гэж бодсон яг хэлчлээ. Тэгэхээр энэ ажилтаа нөгөө таны бодлыг уншаад байгаа шүү дээ. Ажилтаа маань хамаатай байдаг. Хэрвээ цаашдаа үргэлжлүүлэн амар цаг нэвтрүүлгийг сонсмоор байгаа бол хамгийн том одоо хөрөнгө оруулалт нь лайк, шеэр байдаг юм аа. Чин тусдаа шүү дээ. Тийм тэгээд бид нар уран бүтээлийн жил яг нэг жилгээ л одоо дотор нь ингээд төлөвлөдөг гэсэн ямар контент гаргахаа тэгэхээр амар цаг нэвтрүүлэг 2 дахь жилдээ үргэлжилж байгаа. Тэгээд тэрвээ эх жил үргэлжлүүлэх гэвэл мэдээж бид хандлтаа харна тий. Хүмүүс үзэж байгаа санаж байгаа гэдэг тийм шүү дээ. Түүлгээд явахгүй гэсэн үг. Тэгэхээр тийм учраас л бит хоёроо лайк шеэр хийрээ гэж хүмүүст хүрч юу хэлээд байгаа шүү. Тэрнээс биш бит хоёроо лайк шеэрээр хоолунд хийгээд идэхгүй яаж чадахгүй шүү дээ. Нууцаар мөнгө төг болоод байгаа юм бол байхгүй. Бас одоо YouTube-ээс бит хоёр мөнгө аваад байгаа зүйлэр ерөөсөө байхгүй. Facebook-ээс ч ихсэн адилхан. Сурчлагаа дээрээс л цалин авч оо. За өнөөдөр 2 пост билсэн байна. За би 3 посттэй. Постыг эхлээд нуушаад хүргэж. Шүний мэндэ яг энэ шүн буюу 3 сарын 4-өөс 5 шилжигсэн шүн өсөвтөд болж байгаа явдлаа бичээ. Хүүхэд маань 8 сартай ханаад хүрээд хараа дүргийнхээ эмнэлэгт өчигдөр урчигдар гээд 2 өдөр үзүүллээ. Эхний удаад үзүүлэхэд хүүхдийн маань гайгүй байна гэд им бичиж өгөөд буцаасан юм. Тэр шөндөө хүүхэд маань нэлээд ханаалгаж бөөлж өгөөд амархан хүндрэх гээд маргааш нь хөвтөж имчүүлэе гэж бодоод эмнэлэгтээ очтол улаан бурхны тохиолдолд тэр эмнэлэгт батлагдсан гээд хүү бид хоёрыг төрийн тусгаад очиж хөвтгээд бичих хийгээд явууллаа л та. Би ч хүүгээ аваад дүүргийн эмнэлгээс бушуухан гараад төрийн тусгай эмнэлэгт очоод стори нээлгэх гээд яг хөвтгийн даваан дээр улаан бурхны асуумж асуугаад нүд нь нуугдсан уу гэхээр нь өглөө нуугдсан байсан болохоор нуугцсан гэж хэлсэн чинь үзэж байсан юмч маань за та хоёр ч алдавт руу очоод улаан бурхны шинжилгээ өгөөд ир хариун сүрэг байвал буцаж яриад хэвтэж болно. Хэрвээ эерэг байвал халдвартад хэвтэг эмчлүүлгээд явууллаа. Ингээ би хүүхдээ аван халдвартад ирээд хүүгээ шинжилгээнд хамруулад тэндээ хариун гартал хэвтэх болов. Учир нь хариун 24-өөс 72 цагийн дотор гардаг юм байна л да. Хүү бид хоёрыг 2 ортоо дотроо 0 угаалтар вааны өрөөнд оруулаад гаднаас нь хаалга цойшлоод шинжилгээний хариу гартал тусгаарлсан юм. Би ч анхандаа гайхаад нэг л эвгүй эрх чөлөөгүй ч болсон юм шиг санагдаад за хүүхэд минь л эмчилгээ хийлгээд би энэ зүгээр олж байвал цоошлуулагч энүүхэнд байна гэж бодлоо л доо. Ингээ эмчилгээ орой 10 цагаас эхлээд өглөө 11 өнгөртөл тусал тариа араасаа хийлгэсээр 12 цагийн үед сувилагчтай хэлээд өрөөний гэрэл унтраалгачлаа. Учир нь өрөөний гэрэл коридортой байдаг нойрч хурж унтах гээд хүүгээ тэрвэрэд буруу хараад хөвтөл эсрэг талын орны хажуугийн ширээний тавцанг маш хүчтэй цохиж байгаа мэт дуугарлаа. Би ч зочоод эргэж хартал унахаар юм юу ч байхгүй. Хүү бид хоёр тэр өрөөнд байгаа шүү дээ. Тэгээд юу байсан болоо гэд гайхаад унтах гээд эргээд хүүхэд рүү хараад нэг мэдсэн унтсан байж.
Гэтэл манай өрөөний хаалганы цоож дуурайд ахаар нь совилогч онгоолгоод ордог болохоор совилогч л орж ирэх гиндэ гэж бодоод нүдээ хагас нээж амжаад хурчигдх юм да. Тэгтэл нүд нээлттэй бүх юм хараад байдаг. Би хөдөлдөггүй. Орилго гэхээр амнаас аваа гардаггүй. Угаалт өрийг усны туслын чимээ тод сонсдод байдаг. Их л тарчиллаа. Тэгж байгаад би тавираад гайхаж боллоо. Ор цонхон талдаа өрөөний хаалга нь шууд харагддаг. Хаалга цонх хэсэг нь харж тайвширж агаад ахаад унтах гээд нүдэн антал хоёр чих шуугаад ахаад нөгөө даруулах мэдрэмж авахаар нь гяс нүдэ нээх гээд хагас нээлттэй дахиад л даруулчихсан. Миний харж байгаа зүгийн цон хаана гэд бүгд тод харагтаад би нилээн орилж гар хөлөө хөдлөх гээд үзлээ л дээ. Тэгж арай гэж нэг би тавираад бүр ямар ч хүчгүй болсон мэт шууд л унтмаар болоод хүүгээ тавираад нүдэн антал араас өрснөөс татаж эхэлсэн. Тэгээ бүр айгаад унтаж чаддгүй. Нүдэн анхаас яаж байсан юм. Уг нь коридорын гэрэл нь цонх руугаа тусаад өрөө гэгээтэй байгаа л та. Тэг үнэхээр айж байна. Маргааш хурдан болоосаа энэ шүн маш урт шүн байна. Маргааш өнөө учрыг хэлэх болохоор өрөөгөө солиулахаас гэж бодоод өөрийгөө тайвшруулад ихтэж байна да. Унсанд баярлалаа гэсэн байна. Тэр газар дээрс шууд бичсэн гэсэн үг. Яг бас үйл явдлаа бичээд байжсэн байна. Тийм байна тий. Тэгээ нэмлэг дээр бол ер нь бас айхтрамнууд их дуулдаг шүү тий. Өстэй байгаа л бах. За нэвтрүүлгийн хамтраашаа танилцуулъя. Илгээ хайрлаа Лив 52. За Монгол улс илгэний хорт тавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй болсон буюу 100 мянган хүн ам тутамд 96.1% тохиолдол бүртгэгдсэн юм байна. Тэр одоо аимшигтай их тоо. Энэ нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт гэж авдаг. 2023 онд бүртгэгдсэн 7244 хавдрын шинэ тохиолдлын 32.8% нь илгэний хорт тавдар байсан бол хавдрын шалтгаанд нас баралтын 41.8%-ийг илгэний хорт тавдар эзэлсэн байдаг. За гол шалтгаан нь юу юм гэдгсэн чинь нөгөө нэг архины хит их хэрэглээ, буруу хооллол, зарим эмийн бодисын нөлөө, вирус гепатит зэрэг орж байгаа юм блэ. Тэгэхээр одоо монголчууд маань илгээл хайрлахгүй болохоо болж байгаа гэсэн үг. Үзүү. За Хималай энэ Лив 52-ийн давуу талаас нь дурдах юм бол 70 жилийн турш хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай бүтээгдэхүүн 265 удаагийн клиник судалгаагаар баталгаажсан, өргөн хэрэглээтэй, олон төрлийн илгэний асуудалд тохиромжтой, за удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй илгэний өөхлөлт, илгэний өөхөн өрөвсөл болон за амьдралын хэм маягтай холбоотой бусад илгэний өвчнүүдэд тохиромжтой байдаг. За тэгээ илгэний вирус гепатит болон бүх төрлийн илгэний эмгэгийн үед бас хэрэглэх зохимжтой. За тэгээ энтхийн шилдэг 10 эмийн нэг гэж дурддагддаг юм байна. Яг энэ дотроо бас олон төрлөختтэй юм байлээ. Одоо жишээ нь Лив 52 бол илэг хамгаалах, илгийг хоргоожуулах, нүхэнд хүлжүүлдэг бол Лив 52 DC гэж байгаа. Илэгний өөхлөлт, хүнд хэлбэрийн илгэний өрсөлдөг хүмүүс зориулсан 2 дахин өндөр тунтай бэлтгэл болж байгаа. А тэнгууд Лив 50 HB нь болохоор Б вирус гепатит үед хэрэглэх юм байлээ. А Лив 50 сироп нь болохоор хүүхдийн илэг хамгаалах зорилгоор хэрэглэх гэх мэтчлэн өөр төрөлтэй байгаа. Бүх юмээс ангаар хөдөлтөөлж байгаа учраас та хаанаас л хаанаас авах нь? Холбогдох утасны дугаар 76 10 76 77 76 10 76 77 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь агаар парм цаг юм ингээд гараад ирхнэ. Тэгэд ийм учраас эмийн заавар та бүхэн маань заавал танилцаарай. Илгээ хайрлаа Лив 52-лаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн постыг унш танилцуулъя. Сайн байна уу? Өөрийн зүүдэлж байсан хамгийн амар зүүдээ бичмээр санагдаад бичиж байна. Бусдад нэг амар биш байх. Гэхдээ би бол одоо ч их айдаг. Тэгээд бичмээр санагдлаа. Би гэдэг хүн найз залуутайгаа ярилцаад найз залуугийнхаа ээжтэй танилцахаар очлоо. Очсон чинь ээж нь намайг их л найрсгаар хүлээж авч хоол хийжгүйгээдэл надад маш сайн хандсан. Би дурууч хөвгөлтэй сайхан байсаар нэг мэдгэд орой болж би ч гэртээ харах гэтэл найз залуугийн маань ээж ийм орой болсон хойно явж яах нь вэ? Хоноод яв гэж хэллээ. Би ч заа гэж хонохоор болоод хэвтлээ. За ингээд хоёр ортой найз залуу маань газар хоёр орон дээр нь ээж бит хоёр унтахаар болоод би ч удлан унтаад өгч. Тэгээд нэг сэрсэн ээж нь миний хөлний хажууд суучихсан, намайг нэг л амар нүдээр ширтчихсэн сууж байна. Би ч нүдэ хагас нээгээд айгаад л хөвтөд байлаа. Тэгтэл миний хөлний хажуугаас багаар ойртож суусаар яг миний мөрний хажууд ирж суугаад нөгөө л нэг чихүүд сүрмээр харцаараа намайг ширтээд би ч айгаад нүдэ тасанаад хэсэг байж байгаад нүдэ нээтэл ашгүй байхгүй болчих. Би ч хайцсныг нь хайгаад хажууд чи харсан байдаггүй. Тэгсэн яг толгой дээр ямар нэгэн зүйл байгаа мэт мэдрэмж төрөөд хартал миний өвдөс маш амар чихүүц айдас төрөм харцаар хараад инээгээд харж исэн. За би ч айгаад орилох гэсэн миний хоолойг маш хүчтэй боогоод би гарыг нь суллах гэж тэмцээд л гэтэл юусоо сулрахгүй бас тэр амар инээд нь улам амар болж би ч тэмцэлцээр яг үхэхийн наагур зүуднээсээ сэрчихсэн.
шууд л ээжээ гэд хэвтэж байсан хүн чинь хоолоогоо бариад л босоод суусан. Тэгтэл зүүд байж таарсан. Гэхдээ зүүд гэхэд дэндүү бодит. Яг л амьдрал дээр буулгуулж өгөх шахаж байсан юм шиг л амар амьсгаадаад гэрч харанхуй байсан болохоор айгаад ээжигээ дуудаад гэрлээ асаалгаад дахиж унтах гэсэн унтаж чаддгүй. Тэгээд том болсон байсан ч гэсэндээ ээжийнхэн хажуугаар орж хөвтөд хэсэгтэл унтаж чадахгүй байсаар нэг мэдсэн унтсан байсан да. За би одоо ч мартадгүй тэр үеийн харц, инээд, амьсгал давчтаад боолгуулж байсан гэд үнэхээр бодтой. Зүүдэндээ сүнсэнд даруулсан болов гэж боддог. Жич би бодит амьдрал дээр найзлуугүй зүүдэндээ найзлуутай болсон байсан гэсэн мэт. Тэгэхээр яг маш юм бодит зүүд байсан буюу сүнсэнднийг өснө одоо даруулсан юм түүх. Зүүдэн дотроо даруулсан байна шүү дээ. Тэгвэл сони тий. За дараагийн пост. Та нартаа их сонин зүйл яриа. Хүн бас сэрэмжлүү штэ юм блэ. Манай нэг найз олон жилийн өмнө хүнтэй суулаа л та. Яг тэр цаг үеэс хойш нөгөө цоо ирүүл найз маань насаараа өвдөөд 23 жил эмнэлгээр яваад ганц онш гараагүй. Нэг удаа би очиж уулзаад жагаад нэг их сони юм олж сонссон юм. Тэр хэлэхдээ хүнтэй анх сууж байхад нь нөхрийнхөө гэрт хий юм хардаг байж л дээ. Нэг урссан утаа шиг мөртлөө хар зүйлийг хит хит хараад айж эвүүцсэн гин. Тэр найз маань тэр хүнтэй сууснаас хойш товтон хар дар зүудээд дагаад нэг хөдөлгөө өвчөө ороож эхэлсэн баа. Юун ажил амьдрал орлого энэ төр юу ч аахгүй 23 жил өнгөрчиж. Хамгийн сонирхолтой нь дотны харилцаанд орсны дараа ч гэсэндээ маргаашнаас нь зүүд зүүн аимшигтай болж байснаа нам хэвтэрт ордог болсон баа. Энэ олон жил очоогүй лам бөө үзүүлээгүй эмч домч үлдээгүй гинлээ. Би тэгэхээр асуулаа л та. Гүй чи энэ хугацаанд ганц өдөр би хөнгөрч байгаагүй тэр чигтээ өвцсөн юм уу гэж асуулаа л та. Тэгсэн чинь өнөөх манд бодож байснаа нэрээ би нэг 5 6 удаа л би нэг сайхан хөнгөрч байсан юм аа шүү гэж байна. Тэгэхээр хөө тийм үү. Тэг яг хизээ ингэтэл удтал бодож байснаа царай нь нэг их сонирн болсноо. Тэр нь нөхрийн бие өвцсөн үед байж гэж үлээ. Нөхөр нь найзтай суугаад урд хожид байгаагүйгээрээ гялалтсан гинлээ. Харин цоо ирүүл мөнгө төгрөг орлого бүх юм тэгшэрсэн найз маань юу ч үгүй болсон байдیں۔ Нөхөр нь энэ урт хугацаанд хид удаа л өвцсөн юм байна. Яг тэр үед нь л найз сипигээд л босоод ирдэг гэж байгаа. Бүр ямар ч зовиргүй цоо ирүүл болж байсан гэсэн. Тэгээд за ямар ч байсан овоо учир нь олдож эдгэрч эхэллээ гэж бодтол нөхөр нь эргээд босоод иртэл эхнэр нь буцаад л өтчөөд байсан юм байна л та. Их сони юм шүү. Учраа олж чадахгүй 23 жил хар дараад ундаж чаддгүй байсан байгаа. Тийм байгаагүй л гинлээ. Би түүнд чи юутаач гэсэн хэсэг салаад үзье. Өөр арга алга зүгээр л юунаас болоод байгааг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэр найз маань ч удалгүй ээж дээр очиж амьдрснаас хойш өөрөө аяндаа эдгэрч ямар ч өвчнгүй ирүүл болчихсон. Үүнийг би одоо ч гэсэн гайхаж явдаг юм. Тэр нөхөр нь элдв сүнс дагуулсан хар энергитэй нэгэн байв уу? Эсвэл хүний энерги сордог хүн байсан болов? Одоо хүртэл гайхаж явдаг зүйл маань энэ байгаа. Та нар юу гэж бодож байна та? Гэсэн. Нөхрөөсөө салчаад тэгээд эргээд бол нийлээгүй юм шүү дээ. Нийлээ өдөө зүг зүрхэлчих. Ямар сони юм те. Тэгээ тийм хүмүүс байдаг л да. Хүний энергиэр хооллож хамаг нөгөө нэг тамир тэнхийг нь сорж ингэж. Тэгээ энэ нөгөө бүр хитрхи хүчрэг болсон байна. А тэрнээс бол хамт олон дунд гэдэг ч юм уу найз нөхдийн дунд тийм хүн байдаг. Нэг юу гэдгийг хамт байхад л нэг эвгүй мэдрэмж төрөөд байдаг. Тэгэл тэр хүнтэй л уулзахаар нэг бүтлэхүү дандаа нэг болж өгөхгүй болоод байдаг. Ийм хүмүүс л байдаг. А гэтэл энэ нөхрийн хувьд бол бүр илүү л болцсон л хөр байл та. Тийм байна. Тэгээ 20 хэдэн жил 23 жил хамт байсан шүү дээ. Тийм байна. За хөгжлөл дараагийн постыг уншия. Сайн байна уу? Хоёр хөтлөгчтэй болон найруулагч Шонхор бүрдүүдтэй энэ орой мэндийг хүргье. Өнөөдөр нэгэн аимшигт болсон явдлын тухай сэрүүл бичих гэж оролдлоо. Миний ярих түүх нэгэн тусгай хэрэгцээд хүүхдийн сургууль дээр 2000 оны ихэр болсон явдал өгөөд одоо хүртэл хэрэг нь үл тайлагдах онцгой мэт үлдсэн юм. 2000 оны нэг өдөр тухайн сургуульд сурдаг байсан 5 дугаар ангийн охин хичээлээсээ тарж. Тухайд эцэг эхчүүд хүүхдүүдээ ирж авдаг байлаа л да. Учир нь дотор байртай сургууль юм. Ямар тач удалгүй тэр охиныг авахаар нэг хүн ирсэн бөгөөд хачирхалтай тухайн хүнийг тэр охиноос өөр хинч мэдэхгүй танихгүй хүн байсан гэдэг. Тухайн өдөр охин тэр хүнтэй байрнаасаа гарч яваад эргэж ирээгүй удалгүй хүчндүүлсэн зүрхийг нь авсан байдалтай цогцсон байрны ардаас олцсон бөгөөд энэ хэргийн талаар сүүлд сурагч бид дуулсан юм. Охиныг өрөөнөөсөө гараад явж байсныг харсан ганц ч гэрч олдоогүй нь үнэхээр аимшигтай харамсмаар байсан. За мөн эгчин ч бас тухайн сургууль сурдаг байсан бөгөөд дүүгээс өмнө сургууль завсардаад улмаар орон гэргүй байжгаад удалгүй хэдэн жилийн дараа хүнд хорлогдож нас барсан гэдэг. Тухайн охидын эцэг эхэн салж хоёр тишээ болж хаахрамжгүй байдал үүсгэн огтоо тоодгүй байсан юм байна л да. Тэгээ үүнээс үүдэн хоёр охин нь дараалан нас барсан юм байна. Тэгээ уг түүхийг сургамж болох үүднээс бичлээ уншсан баярлалаа гэсэн байна. Өө ясаа ийггүй. 2000 оны ихэр л гарч исэн хэрэг юм байна л да. Тэгээд хэрэгт нь олдоогүй. Тэгээ нөө эцэгхэн салцсан хүүхдүүдтэй очиж авдаггүй. Тэгээ нөө ойрныхан таньж мэддэг хүн ч юм уу дагаа явсан. Тэгээд нас урцсан юм шүү дээ.
Тийм ээ тий. Тэгээ ер нь бол юм учир зүйн олдог одоо хүртэл одоо хэрэгтэн илрийг үг гэдэг ч юм уу тийм хэрэгүүд Монгол бол зөндөл байгаа л та. Энд ингэсэн байна. Сонсогч маань тааш тохирохгүй энерги муутай хүмүүс болон салхин доогуур нь явж болохгүй хүмүүс гэж үнэхээр байдаг шүү гэдэг гэж байна. За үргэлжлүүлэн дараагийнхаа постыг хүргэе. Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргье. Нэх айхтар айхаар биш ч гэсэн надад бол 25 жил амьдрахад хамгийн амар зүйл байсан юм. 2017 онд аймгийнхаа 1-р 10 жилд 10-р ангидаа шилжиж очиж байлаа л да. Манай сургууль 1 2 гэсэн 2 дотор байртай. 1-р байранд нь орохоор болсон юм би. Тэгээд 9 сарын 1 болж шинэ хүүхдүүдэд танилцаж нөхөрлөөд эдэн сарангруулв. Тэр байранд нэг давхарт нэг том өрөө байдаг байсан. Нэг хаалгаар ороод 2 тустай дасагтай, нэгэнд нь 4 хүүхэд, нөгөө тасагт нь 8 хүүхэд байхаар зохицуулсан. Би ч сумынхаа багаасаа нэг ангид байсан найзуудаараа 8 хүүхэдтэй тасагт нь орлоо. Нэг сүртэй амар зүйл ярьдаггүй ямар ч сүнс энтер байхгүй хэрнээ хинээс нь гарсан юм. Одоо санахаар хажуу өрөөний тэр 4 хүүхэд байдаг тасгийнх нь л юм шиг санагдаад байдгийн. Орой болохоор л манай тасгийг үүдний коридорт хог шүрдэж байгаа чимээ гараад байдаг гэл. Тэгээд нэг ч тоолгүй мартцсан байсан л та. Нэг амралтын өдөр оройж жүр бүх хүүхдийг шалгаад бүгдээрээ тасагтаа гүн ойрондоо унтаж байсан л үе ах. За нэг ойролцоогоор 12-оос 1 цагийн л үед байхаа л та. Яг хонх дон гэ гардаг да. Яг тэгш ганцхан удаа дуурж байгаа юм шиг болоод би тэр дуунаар нь гинэс ирчихсэн юм. Тэгсэн нөгөө хог шүрдэг чимээ яг коридорын цаад булангаас нааша ойртоод эхэлсэн. Би багасаа л аим шиг кино, элдэг юмсыг үзэж сонсож чаддгүй хөтлөө байдаг хүүхдээсэн юм. Яг энэ чимээг сонсоод тэр үедээ хүнжлөө толгой дээгүүрөө нөмрөөд эмээгийн зааж өгсөн тарныг уншаад л хүнжлөө толгой дээгүүрөө нөмрөөд уншаад л байсан. Тэгэл хамаг би хөлрөөд дээрээс нь халууцаж давчтаад хөвтээд л байлаа. Тэр үед хинч тэнд хог шүрдэх боломж байгаагүй. Бүх хүүхдүүд тасагтаа унтаж байсан үйл дээ. Тэгээд үхтлээ айж дууж гарахгүй хичээж арай гэж бүх найзуудаа нэрээр нь дуудсан. Сэрдэггүй. Гэтэл ашгүй нэг найз маань арай гэж сэрж нүдэ анаатайгаа орлоо гүйжиж хамт унтсан да. Нэг айхаар сонин зүйл биш гэсэн. Надтай бол тэр үед хамгийн их айж цочиж хонсон шүн байсан да. Одоо бол аим шин кино нэх үзэж чаддгүй гинэ. Гэтэ байнга уншиж сонсдог. Арайч алмас сол руу ороогүй л явж ин даа л гэж. За утгагүй алмас болчихгоо. Өстой тэгэх бах. За постуудаа байнга бичдэг сонсогчдоо бас баярлалаа. Баярлалаа. Тэгвэл оолцож байгаа сонсогчдоо. Эфирийн шууд утсагны 77 87 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нэлээ. Тэгээд пост бичиж амжихгүй байгаа завгүй за дээрээс нь яг бичгээр утга нь алдчихж байгаа тийм хүмүүс маань холбогдоод өөр тохиолдсон түүхүүдээс хуваалцаарай. Тийм тэгээд нөгөө гадаадаас сонсож байгаа сонсогчд маань ч гэсэндээ холбогдох боломжтой шүү дээ тийм. Нэрээ байгаа шүү. Энд нэг коммент байна. Манай нөхөр хүүхэд байхдаа их аимхай хүүхэд байсан гэсэн. Гэрт нэг шүүгээ байдаг гинэ. Тэр шүүгээг маш ханахуу юу юм байна л та. Гэрлээ унтраа ачаад л айгаа шууд хүнжлэргөө гүгээд орчдөг байсан гин. Харин гин нэг шүнш сэрсэн юм байна л та. Хав хонход босоогоороо өөр боссон. Одоо усч явдал юм шиг байна. Босоо зогсож байсан гэсэн. Гайхаад харанхуй тэмтэрсэн байгаа. Хаалаг байхаар нь хамаг чадлаараа түлхсэн. Тэгсэн чинь нөгөө айдаг шүүгэндээ орчихсон байсан гэсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш айц нор мөргөө алах болсон. Харин ч хүчрэг авраатай байсан юм санагддаг болсон гэж. Айдсаал ялан дийсэн юм байна. Яг үнэ. За их сонсогч гавь. Бано. Бано. Байна уу чимэд? Радио контрагаараа сонсогч оо. За, радио. Чимдээ. За түүхээ хуваалцгаа. За, нэвтрүүлэгт анх холбогдчихлоо болгосон чинь. За. Тэгээ оюутан байхдаа урд байсан юм аа. Урд байсан чинь ер нь янз их болно. За. Тэгээ дотор байранд байна. Дотор байранд байхаар шүн сайхан өшгөө агаал унтна өглөө өшгөнэ гэдэг чинь дөрөндөө ганцаараа. Тэгээ хиндээ бол айдаг гэж байгаа. Сүүлдээ баг найзландөө нөгөө найзтай. Тэгээ нэг ч юм уу нилээ ид ч юм уу сүүлдээ гайхаад болсон ер нь. Тэгээ ер нь бол айц бол тэгээд ер нь өөрөө бодоол байхаар илүү их айдаж байгаа. Тэгээ нөгөөдөлтөө эвлэрээд ч гэх юм уу эсвэл одоо юу гэдэг баг тасаад ч гэх юм уу тэгээд айц бол ер нь өргөчдөг дөө. Одоо л бид ингэж танах их гэсэн орой морой хаяа сонсож яхад ер нь болж байгаа түүхүүд нөхөдөл нэг жоохон энгийн илвч харагдаад ирсэн. Тэр хөшгнөөс өөрөө мэдрэгдэжсэн үү? Бага. Ерөөсөө шүн унтан тэгэнгүүт хажууд сайхан тэр нэг хичээл номоо хийж байгаа өнгөрсөн тийм үү чаавс хөрх юм та. Эвтер номын хуудас сэргүүлнэ. Хүнжил сөгчин бас тэгээд сөгчлөлтөө маагсан шүү. Тэгвэл дасцсан юм ба шүү дээ. Тийм ээ. Дассан. Тэгээд энэ чинь 5 жил болчих юм болгооч. Тийм. 5 дахь жилээс 3 дахь жилээс ч юм уу тий. Ямар ч юм болол цааш хоёр гээд ячдаг лээ. Алга болчих юм. Монгол сонголт ирээд
ажиллаж амьдраад энэ хаваараа байхад гээд Монголч сүнс байдаг юм уу эсвэл би мэдэрдэг юм уу гэсэн Монгол бол надад юу ч тохиолдчихгүй. Зүгээр тэнд бол нэг хэсэг хүүхд байхад ойтон байх нэг тийм юмнууд бол болдог үсэ. За баярлалаа. Талбарцанд баярлалаа. За. Чиг сайхан өнгөрлөөрэй. За шүү дээ. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 88 30. Өөртөө юу нэг оюутан болж байгаа хүмүүсээс их юм сонсон дөө. Дотор байранд нь бол их ийгөө тэгээд юу н эмээ орсон гэдэг ч юм уу тиймэрхүү тохиолдол их гараад идэв шүү. Тэндээсээ болоод тэр нь одоо мэдээж тэнд байсан газраа л өнгөрсөн газраа л хорогдож үлдчихэж байгаа учраас янз бүрийн их мэдрэг тэтгэл гэлдэг юм билээ дээ. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дараагийн сонсогч байна уу? Байна уу? Байна уу чимд. Яа чимд. За үнтэй холбогдсон байна. Өөхөнтэйг нь солиорч түүхээ уулзсан. Өөр их данд орсон. За төгөө. Би ч нэг яахтар юмнуудтай таарж байгаагүй. Энэ зүүн нэг дархан уус явж байгаа дархангаад нэг хоноглоод тань орой жоохон сууж ярилцаад бөөнөрөө ингээд нөгөө нэг ах トゥ нартайгаа явж жоохон бас нэг жоохон дөргөө төвчлөлтөө хийжсэн. Тэгээ нөгөө хүүхдүүдтэйгээ явж ирсэн. Тэгээ хүүхдүүдийг орж унтсныг ч анзаарсангүй унтаагүй л тэнэнгүүр явж байгаа гэж бодоод нэг нэлийн том нэг модны араар ороод ганцаараа яваад уг нь хоёулаа яваад ганцаараа яваад бицсаад тэгсэн чинь л тэнд нэг хоёр ангалцаад хахаар нэг хоёр үеийн нэг 13 4-тэй хоёр охин манай нэг үеэлж явж ирсэн. Тэр хоёрыг л одоо тэнд суугаад байна. Читэй харахгүй шүн юу аа гэдэг юм бэ та хоёр ч одоо орж марж унтаачтай айлуу гэсэн чи дуугартгүй бүр. Тэгээ нэг хит хийлээ. Тэгснэ нэг жоохон жирэхэд. Тэгснэ чимээгүй болоод гинт нэг сонирн болоод тэгэл дахиж чи юм хэлдэнгүү басаал нөгөө эд дээр очив. Хөш хүүхдүүд хаана нэ гэдэг. Айлд энэ маханд ороод унтцгаацсан шүү дээ. Тэнгуут нь за тэгээд нөгөө нэг дөрвж ирсэн айгаа надад нэг ганц нэг хийгээд өгөөд өгч гээд. Тэгэл үрдөө нэг татаа тэгээд жоохон нилээн болоод тэрийг орт. Тэгэл унтсан. Тэгээд орой нөгөө эддээ хийсэн ч өглөө нь босноод хэлээд. Юу өсөлөрч юм уу унтсан байсан ш байгаагүй гэж. За би юм бодоогүй хэлгүй зүгээр юм байсан байлгүй шиг гэж юм бодоогүй тэгэл өнгөрсөн. Бас тэр үедээ тийг ганцаа тэр үедээ айлгаж явах гэж юм хэлээгүй. Бас л эвгүй байлээ шүү. Яалтчгүй нэг хоёр хүүхд ингээд хоорондоо инээцэлтэй ингээд яваад байгаа юм чинь. Ойроод нь та хэдээс өөр хүмүүс буудлаг байсан юм уу? Буудлаагүй. Би тэд арай зэлүүтгэн очигээд бүр нэг тийм зэлүүтгэн газар очиж бэлнэж ирсэн. Ирээл хүүхдүүд яасан хүүхдүүд яагаад унтаагүй нэнгүүр яваад байгаа чи юу яриад байгаа бүгдээр унтцгаацсан шүү дээ. Ямар ч хүүхдүүд байхгүй бид идэх юм гэдэг юм гот нь. Тэнгуут нь яа нэг дотор арц гэж явцсан бурхан мөн гэж. Юу одоо нэг тийм төвчөрж байгааг болохоор ч бас эвгүй юм лээ. Тэгээ нөө өөрийгөө айлгаад одоо бас тэр эдэг айлгаад явах гэдэгт бол тэр үедээ тэгээд чимээгүй өнгөрсөн тэгээд биднээс хойш дахиж шиг байгаагүй. Одоо юу ганцаараа явахад жоохон жирэхэд идэг болчихж байгаа ч юмнаар. Тэглэх байх. Эвгүүлтэй ямар алга. Эвгүй юм гэж бас. Нөгөө нэг тийм юм бодчих өмнө тэгин ингэн гэж өрдөө тийм юмны тухай яг сонсчод байсан болохоос шүү дээ. Яг өөр дээр тулчин молчин гэж би чи өөр нэг жоохон тийм гэж юм биштэй жоохон муу. Нэг надад очихгүй гэж бодсон. Нэг өччихсэн. Тийм. Амар л юм байна. Тэгээ наахгүй дэйсэн зүгээр юм бэ. Өстө. Баярлалаа танд. За баярлалаа. Чиг сайхан уулаарэ. Бүгд унтцсан гэж бодчихсон. Хүн яг тэгж л бодох байх тий. Манай адил байна да гэж яриад байгаа байх та. Би бас нуу ганц модны хажууд очсон юм ба шүү дээ. Модны араар орцсон юм байна л да. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 88 30 дараагийн сонсогч байна уу? Байна. Чимд хөө. Сайн байна уу? За тэгвэл Яавал би ч та тэгээд аим шиг нэг хэсэг юм зүүдэн дээр агих даралт өгсөн хүүхд тахта. Саяхан нэг даралцсан. Тэгээд тэр болохоор нэг тоон дээр суучаад орж ирэх гээл аим шиг үстэй. Тэгээд аюу хайж. Тэгээд цаачаас ирсэн чинь юу таасан аим хөлсөж. Зүүдэндээ даруулаад байгаа гэсэн үг тийм. Зүүдэндээ даруулаад 2 3 удаа л тэгсэн. Яг тэр гадныг удаа 2 3 шөнө л тэгсэн. Одоо бол зүгээр юм.
Одоо бол зүгээр. Тийм нэг айцаас л болж байгаа. Нөгөө гэртээ ганцаар байхаар за одоо яах вэ гэх вэ? Айгаад тахаас л. Өөрөө бол айгаад байсан юм шүү дээ тийм. Тэгээ би нэг шиг ганцаараа хон чаддгүй байсан. Тэгээд тэрнээс болоод айцаад авчвал тэгээд айг болчихсон. Айцаас л болж. Цаа холбогдсон баярлалаа. За. Өчиг сайн хангуулаарай дараагаас усууч. Байна уу? Байна уу? Байна. За чим төрхий радио онтраагаараа сонсогч юу? За. За төхөө холцоо. Тийм. За би нэг 7-8 жилийн өмнө нэг өрөө байр түрээсэлж амьдэрсэн юм аа. Одоо нь 25 дугаар юм сангийн ард хийдэг хуучин байрнууд байдаг. Тэгээд нөгөө түрээсэлж хийсэн маань болохоор хамаагүй хямд үнэ хэлсэн. Зар тавьсан байсан. Тэгээд тэр зарын сонсоод очоод нэг өрөөнд амьдралаа. Тэгээд тэр байрны эзэн маань амар арх хүн. За. Тэгээд шүн өрөөс нөр хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг ярьдаг байхгүй. Тэгээд одоо яа тийм бол тийг авах уу гэж хайрлуулдаг юм шиг. Гэт яар ганцаарх өрөөнд ингээ орохоор амар сексис үүстэй нэг амар хүн урдаас хараад зогсож байгаа байхгүй. Нөгөө ах хүн маань. За. Тэгэл одоо за ингээл одоо энэ хүн чинь ингээл жоо хайрлуулдаг юм байна үү гайгүй л үдэж шатаад. Нэлээд тонлоо тэгээ шүнөөрөө байж ятл юм хөдлөөр дуграалгаа болтой. Тэгээд нэг парны хажууд нэг газар унтж байгаа нэг өлгөөрөө бүр ингэ жихэд хийсэн байхгүй юм үлэхгүй. Тэгээд тэрийг мартаад унтчих. Тэгээд яг үүр хаяраал нэг дөрвөн өнгөрөөгөөл гэрэл ороод байж чил. Нөгөө өлгөр маань миний дээрээс пат хэлгонд юм. Бүр очоод ч юу үлээ гэж босоод харсан чиг нөгөө өлгөр чинь байж шүү. Тэгэл бүр чичрэл айгаад хөндлөлтөө дахиад шургаад орчихсон. Тэгтэл дахиад пат гэж өгтий. За энэ өстө за яста балаа юм боллоо шүү гэж бол. Бошоон шиг гигээ ороосоо л гэж боддtiin билээ хүн чинь. Тэгээд маргааш нь зүгээр хамаг юм хамж аваад тэгэл зааханаад үлдсэн өдрөвч яг болио үлээ гэл. Амьд юм дээр бараг цухтаад гарсан шүү дээ. Тэгвэл юм билээ. Цохож аваад байж тий. Тийм дээр би бүр ингээд парлын бүр ингээд чихээд хийсэн байсан үлгүүрсэн байна. Тамаа хоёр удаа тэгдэм биш нөө зүгээр юу тэр нүдэнэ юм хөндлөөсөө толгоогоо цохож зүгээр. Өглөө урдхан шил болоосоо л гэж бодсон юм. Бас ливгүй мэдээд юм. Тийм байна. Ахгүй болохоор хүнтэй хэрэлдээд байгаа тий. Ингээд шүүн болгон хүнтэй ингээд хэрэлдэн бүр ингээд одоо бүр яг амьд хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг. Бүр амар тэгээд юм хараад уугаад идэг байсан юм болов. Тэгээд одоо тэр гэр мөрийнх нь хүн би сүүлд ингээд бодож явах нэг гэр мөрийнх нь хүн л чаавал хорогдож ярьчаал байсан юм болоо даа гэж боддtiin шүү дээ. Магадгүй тий. Тийм. Тэгээд орой өдөршмөштэй ах уу одоо яагаад юм бол би ч ихлээр мэдэхгүй харахаар нэг амар л өдрөгтэй хүн орондоо суугаад харж идэх багт юм. За одоо хүний айл байгаа гэж бодлоо. Тэгдэгс нь тэр эвгүй юм гэлээ чи ингээд том цагаад болох юм бол. Тийм байна. За баярлалаа танд. Холбогдсон баярлалаа. За. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. За. Цохож аваад байна гэхэрч бас л биечсэн л байна та тийм. За гэр бүл төвтэй арга барилга бодох Family First. Хүүхдийн сангийн гудамжинд байралтай 800 айлын бизнес зэрэглийн төсөл байгаа. За Голомт банкны 360 үнэлгээгээр 3 орчтой бизнес зэрэглийн төслөөр үнэлэгдэж 125% хүүтэй онцгой гэрээ байгуулагдсан борлуулалт хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хойд бүсэд байралтай албан ёсоор үнэлгээ хийгдсэн ганц бизнес зэрэглийн төсөл байгаа. За арга барилгын бэлэг хотхны А блок дээр улсын комисс хүлээгээд авсан байгаа. Захиалагчтай оруулахад бэлэн босон өсөв. 22 оны 1-р улирлаас баригдаж эхэлсэн. Одоо 25 оны 2-р улирлд багтаад орон сууцны 800 айлын төсөл бүр ашиглалтанд орох юм байна. За үндсэн үн 4,990,000 төгрөг. Ер нь бол А, Е блокууд нь 3 өрөө байр дуулсан. За B, C, D гээд блокууд дээр 25-аас 110 м2 талбайтай орон сууцнууд цөөн тоор үлдсэн байгаа. За тэгээ 80-аас дээш м2 талбай бүхий орон сууцыг Хаан банкны ногоон санхүүжилт 125% хүүтэй одоо онцгой нөхцөлтөөр хүүтэй зээлээр бол ингээд авах боломжтой мэлээ. За тэгээ утганы төлөвлөлтийг мэргэжлийн судалгааны багийнхан одоо судалгааны үр дүн дээр үндэслэн суйрлан одоо Улаанбаатар
Улаанбаатар хотод жишг болохуц хийж чадсан байдаг. За тэгээ хотын төв цэгээс хамгийн ойр байршилд хамгийн боломжийн үнэтэй цогц төсөл гэж хэлж болох нэ. Тэгээд мэдээж нэг удалдаад авсан бол дараа нь зарж борлуулах ч гэсэнтэй үнэн тасралтгүй өсөж нэмэгдэнэ л гэсэн үг. Сүхбаатарын талбайгаас 2.2 км-ийн зайтай мэлээ. Тэгээ өөрийн эзэмшлийн газар дээр 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэй за сургуулийн хувьд улстай хамтран олон улсын хөтөлбөртэй сургууль болохоор төлөвлөж байгаа гэсэн. За хотгон дотор автомашингүй бүх насны хүүхдүүдийн тоглоомын талбайг нь байгуулад өгсөн байна. За өрөөний зөв зохион байгуулалттай гадны орчны камерын хяналт айл бүр гэрээсээ бас гаднахаа хянаад явах бүрэн боломжтой байх нэ. За тэгэхээр очиод бас үзээд хараарай. Хаяг барьшлын Сүхбаатар дүүргийн 11-р хороо арга барилга цогцлбор хотгон байна. Холбогд хуудасны дугаар 7211 4-тэг 7211 4-тэг гээд холбогдоод мэдээлэл авчихсан. Сошиал хаяг нь арга барилга 5 гэдэг ахраараа тэрхний барилан хамтран ажилласан гэр бүл төвд арга барилга хотгон Family First байла. Баярлалаа. Өргөжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байна. Харамд. За түүгээ хуваалцгаа. За би нэг Японд очижсэн юм ярих гэсэн. Оо за. Би Японд ажиллаж амьдарчсэн юм л да. Тэгээд нэг Ибараки мөчийн нэг газар одоо бас нэг хэсэгт очиж ажиллаж амьдарсан. Тэр нэг Японч нэг дандаа нэг юм жижигхэн хувийн орон сууц шиг тийм байрнууд байдаг хуучны. Тэр нэг тийм байранд амьлаад ингээд яасан. Яг өглөө өөрөд би нүгэд очиод ингээд яасан чаа. Нэг юм зэрс гэдэг ингээд башин ажуудын бүгд орсон байхгүй. Тэгээд тухайдын гайхсыг л тэгэл ер нь нөө Япон хүмүүс амьд хүмүүсэнд нэг жоохон тийм сонин байдаг болохоор тийм л юм бодол орсон. За тэгэл эхлээл юм чигнэл идэг байсан. За тэгэл тэрний ч нэг тоодоггүй л идэг байсан. Бүр сүүлдээ яг миний амьдарч ирсэн өрөөнд маань бүр мэдрэгдээд ингээ шкафанд юм дуурайд байдаг. Тэгэнгүүтээ би ингээ бүр яг ингээ хүрээд ингээ даан мэдгдээд ирдэг болсон. Тэгжсэн нэлээ удаан тэгж яжсэн сүүлдээ гэрэл унтарчсаад идэг болчоод. Тэгээ бүр сүүлдээ айгаад идэг байсан. Нөгөөчөндөө тасаад ирж байгаа. Тэнгүүт нөө Япон хүмүүс угаасаа яа нөгөө тэр хамт ажилладаг байсан японочууд болохоор ажилтны байр болохоор мэддэг байсан. Угаасаа ингээд одоо юу сүнсээ нөө танай гэрт чи юм бэ нүг гэж асуугаад идэг. Тэгэхээр байд юм уу мэддэг юм уу гэхээр зүгээр чи давстаа ус тавил зүгээр гэдэг. Тэгсэн тэгээд сүүлдээ бүр болохон байгаад ингээд нөгөө яг ингээд гэрэл унтрахаар одоо ингээд нөгөө гэрэл унтарч штэ. Тэгэхээр энэ за нэг юм хүн дээрээ унтдаг байд яг босоод чад асаа игээд ингээд тэнгууд зөв мөртлөнгөө. Яг унтраалын дөрсөн гэр дөөр авсан. За. Тэгээд ингээд бүр яг тэгээд талаар сүүл рүү бүр ингээд айгүй юу болчихдаг юм билээ бүр. Тэгэл ингээд шүн унтаад байгаа хэрнээ ингээд ямар нэг юм мэддэг унтаад байгаа сэрүүн байгаагаа мэдхгүй зүйлээд ч байгаа юм шиг. Тэгээ хамгийн сүүлд нь яг ингээд нэг шүн унтчихсан чинь хөлнөөс тараад авсан. Яг ч ингээ бүр я бод тэр хүн ингээ хөлөж шилгээс ингээ бариад ингээ тавгууд дав тэгэл чочоос сэрэл үндийсэн. Тэгээс ингээ хамаг би зараагаал айгуу сонирн болоод тэгэл би сүлдээ айгаад тэгэл тэнэс нүүж гарч ирсэн. Тэгээд сүлд нь нөгөө нэг бүр нөгөө хүн чи харгаа ятахаар яг ингээ нөгөө хүн тасууд юм билээ Монгол руу яриад ингээ хүмүүс өссөн. Угаасаа ингээ нөгөө чиний амьдарч байгаа байр чинь тэрнээс өмнө ерөөсөө анзаараагүй байсан. Тэгсэн чинь 3 тийшээ хаалгатай 3 зүгрүүгээ юм юутай юм байна. Чинийг юм хөдөлгцсөн байна. Тэр болохгүй мэн буцаа байсан юм. Тэг ингээ бодоод байсан чинь нэрээ ингээ нөгөө бүр гадагшаа яг их зуршааныг гарсан хаалга хажуу тийшээгээ баруун тийшээгээ гарсныг хаадаг. Одоо нөгөө гинтэ юунаас яаж одоо байрнууд сайгүй тийм олон хаалгатай байдаг. Тэгсэн чинь галтгоо руугаа орсныг хаалга байсан. Тэнгүүд би нөгөө галтгоо руугаа орсон шилээ хаалгын нөгөө дотроо нэлээ хэдүүлэн тустай өрөөнд амьдардаг байсан болохоор зэрэг нөгөө галтгоонд руу орлоо шилээ хаалгаар нь ингээд дамжаад гэрэл ингээд өрөндөө тусаад идсэн болохоор би тэнд хуулга наацсан байсан баг. Тэгээд тэр хаалгыг ингээд гацаагаад орд гаргадаг зөвхөн нөгөө урд хаалгаараа яадаг. Тэнгүүдээ баруун тишин гардаг хаалгын болохоор нөгөө тагт чиглэлрүүгэн болохоор бараг хэрэгждэггүй чойчтой ингээд бийждэг гэсэн чинь бүр огт мэдхгүй Монгол руу ингээд хүнээс
гэсэн чинь тийм байна. Наад руунаасаа гараад өөр руунд ор гэдэг. Тэгээд тэр сүүлд нь тэр нэг гэрэл асч унцдаг өрөөнд ороод тэгснэ. Наад шкаф гэж нэг юм байна уу гэдсэн. Яалчгүй тэр руунд шкаф байсан. Тэгсэн чинь наад шкафныхаа буланд нь нөгөө банкын юм нэг устэй нэг юм амттан тавиад байна. Намасаа явтлаа ингээд. Тэгээд тэр нь яг ингээд тавьдаг. Тэгэхдээ тэр нь бие хүрээгүй мөртлөө айгүй сайн тэр ус мус нь байхгүй. Одоо нөгөө ерөөхдөө Японч халуун. Тэгэхдээ тэр ингээд уурс юм шиг алга болчихдог. Тэгээд сүүлдээ нэг явж санаамарсан. Тэгээд ингээд тийм газар байгаад ирэхлээр нөгөө ингээд унтаж амарсан болдгоо юм бил ингээд өөр ирэхгүй би султаад ингээд ядраад ингээд бүр амар тийм тамиргүй болоод идэм билээ. Тийм л дээ. Тэгэхээр тэр өөрснөө бол мэддэг л байсан юм биш тий? Тийм угаасаа тэр нөгөө Япончууд мэддэг тэгэнгүүтээ зэрэг мэдгүй тэр нөгөө хуучны байшин тэгэл нөгөө Японч угаасаа тэр нөгөө юм эзэгч нөгөө шулхан газрууд нь хүртэл ингээд тойроод бийж идэг штэ айл амтан хаажаа хавь бийж идэг. Мэдгүй тэр яалчгүй тэгээд намайг чидэг нэг юм ин хөдөлгцэн байна. Буцаагаад тийм байранд нь оруулсан. Нэрээ би тэрийг хэлсэн байсан. Гин цаанаад буцаагаад нэг тэр нөх хулан болгоно алж цэвэрлэж тавьчихад бас болоогүй. Ядаргаатай юм би энд чинь насаараа амьдрахгүй явахаа хооронд яах юм. Нөгөөдөө хэрэлдээл. Тэр бүр араа ятгаараа хүн тийм биз штэ айгу инээдтэй. Тийм тэгээд тийм байсан. Гэтэ ер нь бол Японы тийм хүмүүс нэлээд байдаг. Гэт өмнө нь бас нэг өөр газар амьдарч ирсэн газар бол зүгээр ингээд нэг сүцгээл ингээд нэг одоо шүүдрэг гүйж байгаа юм шиг тэр зүйлүүд бол харагддаг байсан ямар ч юм хоргүй. Одоо яг гэмтэй хорхох нь бол яг тийм. Тэгээд тэрэнгүүтээ яг настай байсан нэг газар ажилласан байхгүй. Тэнгүүд ажил дээр бас тиймэрхүү зүйл бас байгаад байдаг. Тийм ээ тий. За баярлалаа танд. За дахиж холбогдоод шанд хүүхдээсээ хуваалцаарай. За. За авчиг сайхан өнгөрлөө. За авчиг сайхан өнгөрлөөрэй. Баярлалаа. Эвгүй юм тий. Тийм ээ. Би бас нөгөө яг дээр ярьжсэн Солонгост байхдаа нэг байранд байсан чинь гэрэл нь унтраад байдаг. Би ч одоо хэрэлддэг байлаа ш нөгөөддөг баг. Харин ч тоо харахаар өөр одоо хайчхав дээ мөнгө төгрөг авахгүй оюутан хүн тий. За өнөөдөр түүхөө хаваалцсан бичиж илгээсэн сонсогчдод бүгдэнд нь баярлалаа. Энэ түргэн төвлөрөл өндөрлөе. Студид хөтлөгч Анцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Төвлөрлийн хамтраалагчаар Илгээ Харил Лив 52 мөн гэр бүл төвтэй арга барилыг хотгон Family First байлаа. За тэгээд манай алмас нууд, шонхрууд, бургдууд маань Мартин амнаа бас сайхан тэмдэглэцгээгээрээ. За томчуудын шуудангаар эргээд уулзъя. Түр баяртай. Баярлалаа.